Сайн байцгаана уу? Янж байна. За, ойрд бас подкаст хийгөөд бас уучлалт хүсье. Тэгээд маш их үйлчлэлтэй яваад амжсангүй. Гэхдээ өнөөдөр би бас маш чухал подкаст хийх гэж байна. Тэгэхээр физикийн хуулийг өөрчилдөг тэр одоо сүнслэг зүйлүүд байдаг л да. Тэгэхээр идэвхжүүлэлт хийгээд Эрдэнэтэд дархан гээд явж явах үед юу болсон бэ гэхээр миний нэг одоо үйлчлэлд орж ирдэг эмэгтэй байсан. Тэгээд тэр ухаан үед зогсож байгаад харсан чинь ингэж хэлсэн гэж байгаа. Ингээ харсан чинь та яг буддаа шиг харагдаад тэг ус мөс нь байхгүй халдсан юм шиг харагдаад үсээ бооцсон юм шиг харагдаад 2-3 өөр төрхөөр харагдаад тэгэл миний дотор ингээд үгэлж гисэн харж нь энэ хүн чи буддагийн хүн байхгүй юу? Жинхэнэ Христ итгэлт хүн гэж байхгүй чи юу хэний дагж байгаа мэдэж гин үү? Одоо тэ чиний багшигаа харалтаа чи менторлж байгаа хүний хартаа гэсэн бодлоод орж ирээд тэгээд даашлахгүйсэн гэсэн. Тэгээд би нэг сүнслэг юм болоод ингээд мэдэнгүүтээ дуудсан байгаа тэр үнийг тэгээд дуудаад яаж чи ямар сүнс вэ чи гэж шууд асуусан. Тэгсэн чи урдаас би буддаа байна гэж хариулсан. Тэгээд муухай орлоо тэр сүнс гарсан ба. Тэнгүүтээ нөгөө хүүхдэд маань тэр сүнс гарсан дээр харснаа. Өө янж багч та зүгээр л хардж штэ гэсэн. Тэгээд яг яаж харагдсан би бод тэр хүнээс асуугаа яагаад гэвэл олон хүн дээр идэвхжүүлэлт хийж явах үед юун тэр хүнтэй ярилцах тэгээд яваад гсэн чи сүүлд надад хэлсэн байгаа хүмүүсд нөө тэг ингээд та ингээд яг сонир харагдаад байсан. Тэгэл би бүр амар сайн нэргэлсэн чинь ингээд миний дуу хоолой биш болохоор нь бодожсэн чи ашгүй та ашгүй намайг чөлөөлөд өгсөн. Баярлалаа энэ магчаа ярьсан. Тэгэхээр энэ тохиолдолд надад нэг биш нэлээд удаа тохиолдсон байдаг. Жишээл нэг эмэгтэй дээр ингээд чөлөөлт хийжсэн чинь тааст нүд мүд чи гурвалж байгаад амар муухай харагдсан гэж хэлсэн. Тэгээд тухайн эмэгтэй чөлөөлөлт дууссан гутаа та зүгээр л штэ асуудал нь надад миний тархитлагонд тэ тухайн хүний бүр нүд чих нь өөрчлөлт төрнг өөрчлөлт харагдаж байгаа байхгүй тэ муу эмэг сайн эсвэл сайн юм муу болгож хардуулах боломж байдаг. Жишээлбэл нэг хүн дээр ингээд чөлөөлт хийжсэн чинь урдаас бүр ингээд юу л та одоо би нөхөртөөгөө хамт байсан тухайн үед ингээд нөхөртөөгөө тэгээ чөлөөлт хамт хийжсэн байхгүй манай нөхөр харж хараад би бэжсэн. Тэгсэн чи одоо айлгуудаа миний нөхрийг илээд исэн миний найз залуу гэдгсэн. Тэгэд би амар ядарцсан олон өдөр чөлөөлт хийсэн байсан учраас юун тэр хүн амтэн илэх байтугай хурдан чөлөөлчд болиё гэд би та бити ирээрээ би амарч байна гэдэг хүчээр хүрдэрсэн байсан тэр хүн. Тэгээд тэрнээсээ болж амар асуудалд орсон байдаг. Дараа нь бас нэг миний шав байсан. Тэгээ би чи нэг зүүдэнд чи ингээд сонин үзэгдэл үзсэн байна. Яг надтай яриа гэсэн чи танд ярьчвал та гомдож штэ гинэ. Гүй би гомдохгүй чи нэгэд буруу юм ярьсан байна. Чи надад нэг тийм сонин байгаад байна гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь би ингээд шүн зүүдэндээ таныг ингээд харж чи дарих байсан. Дархийн цаас та гарчаад амар улаан гартаа гарч яадсан гэж хэлсэн. Тэгээ тэр залуу маань одоо юу гэдгийг те би чөлөөлөө ч юм уу хам залбираад харил аваа дээрэс нь сүмдөө явдаг болоо сайн мэдээнд явдаг болоо амар урштай ахижсэн байхгүй гэр бүлийнх нь харилцаан ч гэсэн сайжраа сайн болж исэн яг тэр үед тийм зүүдэлсэн баа тэгээ би хэлсэн байхгүй тэгжсэн чи гинт нөгөөт чинь сүнс болж хураад гарсан маа тэр залуугаас би чөлөөлөгдсөн хантараа ёо гэдэл амьсгаа авсан тэгснэ ямар муухай юм бэ зүүд нарыг хүртэл ингээ өмөлд юм те гэж хэлсэн. Тэгэхээр заримдаа ингээд одоо үгний буруу зүүд ч юм уу те буруу юм харагдах нүдэн тарагдах юмуд бас хүний амьдрал болдог байгаа. Би тэгээд яг ялангуяа менторлж байгаа хүмүүстэй хэлдэг. Яг чөлөөлт хийж явах үед жишээл намайг харах байгаа хүн айдаг гэж. Яг бузар сүнс айштай угаасаа. Тийм учраас хэрв танд янз бүрийн байдлаар харагдчих юм бол одоо шууд хэлнэ шүү гэж би сануулж хэлдэг байгаа. Тэгэхээр ингээд харагдах хэмээг өөрчлөх тохиол хаана хизэнээс эхэлт юм бэ гэдэг юм бол за эхлээд 3-аас эхлэе тий. Тэгэхээр ингээд могоо очиж байгаа байхгүй. Могоо ингээд очингуудаа бүү ид гэсэн тий юмыг идүүлж байгаа байхгүй. Та нар түүнээс бүү ид бас түн бүхөр эцбүгээс та нар үхэн гэж айлцсан гэсэн чи могоо эмгтээд та нар юус үхэхгүй тэгээ 4-р эшлэг уншиж тэгэхээр 3-4-өөс та нар түүнээс эзэн тэр өдөртөө нүчин нэгдэн бурхан шиг болж сайн мөг мэдэх болно гэдгийг бурхан мэдэж байгаа гэд хуурж байгаа аахгүй бурхныг муухай олж харагдуулж байгаа аахгүй нэг юм сайн юм нууцсан юм шиг харагдуулж байгаа аахгүй тэнгүүтээ тэгээ тэр эмгтэйг хартал уг модонд хүнсэн сайн нүд булаам ухаан тэлмээр хорхоо өрмөр сайхан харагдсан тул жимснээс авч идэж байгаа. Тэр энд сатаа юу хийж байгааг сайн харах юм бол хүнсэнд сайн
мууг сайн болж харагдуулж байгаа хгүй. Энийг хийвэл гим нүгд болох гэдэг шүү дээ. Нүд булаан, ухаан тэлмээр, хорхоо хүрмээр сайхан харагдсан гэж байгаа хгүй. Ийм учраас энэ өрхөнд орчиж байгаа хгүй. Эдгээрт нь хилж өрхтаад hodиот нь харуулж өрхтөж байгаа хгүй. Тэгэхээр үнэхээр мууг сайн болгож харагдуулж чадчих байгаа хгүй. Тэгсээ сайныг ч гэсэн муу болгож харагдуулж чадчих байгаа. Тэр сатаны арга зүйд бол ийм амар аахгүй, ийм амар. Гэтэл харамсалтай хүмүүс тэрийг мэдэхгүйгээсээ болоод одоо харилцаа холбооноос дутаад би ерөөсөө менторлж байгаа хүмүүстэй одоо хэдэн жилийн өмнө иймэрхүү тохиолдол болоод тэр хүмүүс ингээд явцсан манай багаас яваад өгсөн хүмүүс байдаг. Тэрнээс хойш би дандаа сануулж хэлдэг байсан. За ингээд би санаа харагдаад би маш олон жил өөр төр чөлөөлт идэвхтэй хийсэн байхгүй. Өөр төр маш чөлөөлөгдсөн. Ихэнх хүмүүс өөр төр чөлөөлт баг гэдэг. Харин би эзэн минь гэдэг өглөө алга министр бардам зан зайл гэж залбирдаг. Эзэн минь би туслах ёстой хүмүүст туслааг бол гэд гимшдэг. Дээрэс нь би надад юу бэ гэд ажилуулдаад алдаагаа олонгуудаа би шууд олоод сүнс байл хөөр махан бий бол махан бий задмаа цовдлон эзэн дээр үнэхээр одоо цэвэр ариун байхын тулд би маш хичээдэг байхгүй. Тэгэхээр тийм учраас маш их чөлөөлт өөр дээр хийгдсэн учраас харцсангуу одоо юу гэдгийг те сүнслэг буруу сүнс ч юм уу байх магадлал маш багтаа байхгүй. Гэтэл байх орж ирэх аюултай гэдгийг мэддэг учраас байн чөлөөлт итгэл өөр дээр хийж байдаг. Тэнгүүд тийм чөлөөт итгэл хийдэггүй хүний хувьд одоо гэдгийг янз болгон харагдуулах ялангуяа муу сүнсэнд бол би муу харагдана. Аимшигт харагдана шүү дээ. Айш надаас. Яг тэр чинь сүнс гарчихгүй гэд үхтлээ явах байхгүй. Намайг гаргачихгүй. Өста чи ямар амар хүн бэ? Чи хий юм бэ гэж орилж ирсэн тохиолдол надад зөндөө байдаг. Тэгэхээр юу вэ гэхээр бузар сүнс сайныг мууг сайн болгож хардуулдаг гэдгийг мэддэг учраас үннийг фактыг мэдхийн тулд Библийг сайн уншихаас гадна харилцаа холбоогоо сайн сайжруулах хэрэгтэй. Тэгээд явцсан хүмүүс байдаг. Зүүдлээдтэй буруу зүүдлэнгүүтэй зүүдээ бурхнаас гэж бодоод. Тэгээд зүүд маань бурхнаас байна, бузар сүнснээс байна. Таны зүгээр хувийн эдэж уусан тэгээд өдөр үзсэн кино мөн самраад хүртэл байдаг. Үзэгдэл хүртэл тийм. Энд яасан маань болохгүй минь амар сайхан харагдуулаад тэгээд аваачаад гимнүгэл мөн гачиж байгаа байхгүй. Түүнтэй адилхан зүйлүүд болох вэ те. Тийм учраас та нар яг одоо үгдгийн улаан цайм охинд нь ч юм уу ээжд нь ч мамт ингээд тархитлагоонд нь яг тухайн болоогүй зүйлийг болцсон юм шиг харагдуулаад гимнүүлд бол унгаацсан олон хүнийг би залбирч ийсэн хүнийхээ хувьд одоо юу гэх юм те иймэрхүү юм болж байгаа юм бол байн нягталж хоёр талаас нь асууж лавлаж ерөөсөө одоо харилцаагаа таслахаасаа өмнө энэ хаанаас ирсэн бэ гэж эзнээс бас асууж явах явдал чухал, өөрийгөө бас шалгаж чөлөөлж явах явдал чухал. Тэгээд тэр залуу маань ч юм уу ямар ч аль ч тохиолдолд одоо чөлдөр эмэгтэйгээс буддаа гэдэг сүнс гарсан байна. Залуугаас бас өөр сүнс гарсан тий. Ингээд яг тэр харж исэн хүмүүсээс нөр сүнс гараад дууссан байдаг баг. Тэгээ би дараа нь ч гэсэн бас өөрийгөө шалгадаг. Өө эн чинь юу блэ гэж сайн харангууд би зүгээр л байждаг. Толон таардаг, өөрөө залбирдаг, өөр хүнээр хүртэл би залбиулдаг. Би бас өөрөө олон ментортай байдаг. Тэгэхээр үнэхээр бас олон ментортай байж тий бас өөрөө сайн пастортай байж би пастортайгаа байнга залбиулж одоо сүмийнхаа гишүүдээр би байнга залбиулдаг. Дээрэс нь надад олон менторлдог хүмүүс, дээрэс нь каунселор буюу зөвлөгч нар зөндөө хүмүүс байдаг. Багаар ажилладаг хүн би багийнхаа гишүүд хүртэл би үжилдэггээр энэ багч нь олон хүнсийг бүдрөөчгүй намайг хараа. Намайг шалгана шүү энэ багч байгаа. Харж байгаараа тий хэлэх юм байл хэлээ шүү алдаад юм гарвал надад хэлээ шүү гэж би багийнхаа хамгийн залуу гишүүнд хүртэл хэлдэг. Үнэхээр Дэвид тэр залуу шүү зүлэгч хэлжсэн тэрнтэй адилхан байхгүй. Тийм учраас бид үнэхээр өөрийгөө шалгаж явах явдал чухал. Бас ийм яг одоо Ива шигтэй унчихгүй тулд тэр бүхнийг шалгаж харж явах явдал үнэхээр чухал шүү гэж би сануулж хэлмээр байна. Тэгээд бас та бас бүдрэг чулуу болчихъя бусдад. Тийм учраас өөрийгөө бас зүрхсэлтэй шалгаад бардам зан зайл гэж хөөж байгаараа гэж хэлмээр байна. Баярлалаа.